өдөр Дубай тийш Сингапур гэдэг үстэй. Дубай явж одоо юу хэвтэй үзээгүй шүү аашаах гэдэг. За нэг $500 депозит хийж яагаад Хонконг явах тикет авд юм уу гэсэн бодолтой байгаа. Тэгвэл нэг амарчаад ирд юм уу гэсэн санаатай. Очихдоо $500 баланстайгаа яваад тэгээд тэнцэнээсээ бас арилжаа гэдээ буудал хоол те хэрэглээний зардал мардал тэднээсээ бас олох төлөвлөгөөтэй байна. Энэ үйл ерөөсөө нэг ч гадагшаа яваагүй. Одоо нэг $500 гадагшаа яваад ирнэ л гэсэн зорилготой шүү дээ. За чиний харилцаа чи ямар ч. Дөнгөж эхлэл явуулчлаа. Эхлээд нэг биткойн дээр арилжаанд ороод нэг лостой. Тэгээд одоо 3 open positionтэй явж байна. Хоёулаа фейлтэн гэж байхгүй учраас ер нь бол хоёулаа тустай арилжаануудаар нэг явцсан байгаа. Тэнцээ очиод хэрэглэх зүйлс болон бусад бүх зардлуудыг яг тэнцээ онгоцны буудлаас эхлээд ер нь бол лайв арилжаа хийгээд тэгээ. Тэгээд тэнцээ арилжаа хийгээд мөнгө олохгүй бол юм идэхгүй юм шиг. Мөнгө олохгүй юм идэхгүй, хоноглох газар байхгүй, шоу утахгүй, юу ч хийхгүй тэгэл гудамжинд байж байгаа л ирнэ. Алдаал байвал яах вэ? Алдаал байвал тэгэл алдсаар байгаа. Тэгэл онгоцны буудлаасаа буцаад ирнэ л гэсэн. Энэ дээрээс дахиад нэг хичээл. Одоо нэг 200 pips-ны ашигтай. Типэрүүл тэр ер нь тикетний мөнгө шууд баг хийх хичээлээ. Төрөний алдагдлаа нөхөөд цаанд гэтээ арай хөрөхгүй юм болов. Тэ өнөөдөртэй ямарчснаа болчих хаа гэж бодоод шүү дээ. Өдөр нээсэн энтри чинь сая 350 pips-ны ашигтай хаагдлаа. Нөгөө данс маань өглөөний алдагдал. Тэгээд түрүүний ашиг нийлээд $186 ашигтай байна. Тэгээ болвол өнөөдөр тикетнийхаа мөнгөийг хийчихнэ. Тэгээ болохооргүй бол заавал хүчлээд байх шаардлага байхгүй. Тэгээ маргаашнаас арилжаа гэж бодож байна. Тэгээд одоо ямар ч цаараа суучин да. За юу юм тэмүүлээ? Hi bro. За ямар арилжаанд ороод яаж типс өгч бро? За сая нөө мэдээний арилжаанд орсон. Мэдээ сая NFP мэдээгийн арилжаанд эхлээд эндээс мэдээний өмнө лонглоод тэгээд нэг энэ авцаа ашиг авчаад тэгээсээ буцаа орж ирэхэд нэг чинээс лонг орсон. Тэгээд одоогийн байдлаар бас 600 pips-ны ашигтай явж байна. За тэгээ нөгөө $500 депозит хийсэн данснаас 500-ын татаад авцсан. За тэгээд 500 татаад одоогийн байдлаар equity нэг 1200 гараа явж байна. Тэгэхээр нийт ашиг одоо энэ дэр нэмэх юм бол нэг 1100. Гэхдээ дахиад нэг татс бараг 2000-аад ашиг татсан болов. Тэгээ ер нь нэг тийм явж байна. За брогийн арилжаа ямар ч. Би байсан. Тий, өнөөдөр сая алтан дээр мэдэн дээр арилжаа нээсэн. Тэгээд ер нь бол одоогийн байдлаар нэг иймэрхүү явж байна. Би тэгтээ юу яасан? Тэмүүлэнгээс нэг сул талтай нөгөө $500 арилжаа нэгээд тэр арилжаа Nasdaq дээр явж исэн арилжаа бол break even зохиод дансаа жоохон зузаатдах жагаад $2000 болох чигээд тэгээд тэр дансан дээр арилжаа нээсэн. Одоо нэг иймэрхүү явж байна. NFP те? NFP арилжаан дээр. Ачаа ер нь баг өрсөлдөж бол болно. Типэрсэн салаад ганцаараа яваад. Типсэн ганцаараа алдагтай байсан нь дуудалтаа тэгээд чатлахтай гэж бодоод байна. Тэгээд ямар брокер дээр арилжаа хийж мот энэ муфтигийн стандарт насан дээр арилжаа хийж байгаа. Тий. Тэмүүлгийн дасаас Ултраа дансан дээр. Ултраа. Тэгээд нөгөө 500 шууд зөв маржин шахъя гэж бодоод ултраа данс. Тэгээд угаасаа нөгөө стандарт про дансан дээр миний оюун дансууд байгаа. Санхүүгийн зөвлөгөө биш гэж. Тэгээ ер нь бол өнөөдөр 2K-гаар депозит хийгээд өнөөдрийн план бол нэг 10K болох. Тий. NFP non-farm payroll гэдэг чинь одоо ажил хийж байгаа цалинтай хүмүүс хэр их байна вэ гэдэг тоон үзүүлдэхгүй. Тэгээ тэр ихсэх юм бол олон хүмүүс ажил төрөлтөө ашиг орлоготой байна гэсэн үг. Тэгэх юм бол доллар өснө. Доллар өсөх юм бол алт унана. За өнөөдөр бол NFP муу гарлаа. Ажилтай хүмүүс айгүй багасж гэнэ гэсэн үг. Ажил хийж исэн хүмүүс ажилгүй болсон гэсэн үг. Тэгээд доллар унлаа. Тэгсэн учраас голд өслөө. Окей. Эцсийн зорилго гэх юм уу юу гэх юм те. Заавал одоо ингээд яг ихний ээлжинд нэг ойрхон мархаа яваад дараагийн юунууд нь дандаа ер нь гадны улсууд руу тодорхой хэмжээний баг $300-аас $500 депозитоор ер нь бол том хэмжээний аяллууд хийхийг бол ер нь зориод байгаа хэрэг. Контент юмнуудтайгаа ер нь бол ингээд хамт байгаарай. Тэгээд ер нь зурлаар яваад цаашдаа олон улсаар нэг улсад нэг $500 зарцуулаад явах байх. Тэгтээ тэр чинь алдахгүй бол тэр чинь алдагдал биш байгаад байгаа байхгүй тий. Ашгаараа явж байгаа учраас ямар ч зардалгүйгээр л явах гэдэг гэсэн үг шүү дээ. За тэгээд хамт байгаарай. 11-нд буюу нөгөөдөр хэсэд өглөө үүрэн хэсэд тэгээд
Сая өдөр ирэх. Мань пив авах шүү дээ. Зүгээр бичлэгэн дээр уучих хаашаа. 6:45-д юм байна те. Тийм 6 өглөө 6. 11 хэд өдөрлөө? 3 Нөгөөдөр. Тэгсэн. Нэг 2 тик бичээд гэдэг. Асууд уцаар яриад болоо шаас те. Болцсон. За юу юм guys. За одоо болохоор өглөөний 3 цаг 57 минут болж байна. Тэмүүлэн авах гээд явж гин гэрээс нь. Тэгээд Тэмүүлэн бит хоёр болохоор одоо 3 цагийн дараа Хонконг руу нисэх гэж байгаа. Тэгээд 500 долларын чаленж бол эхлүүлсэн явж байгаа. Тэрэн дээр одоо бүх банкнд байгаа данснуудаа болон бэлэн байгаа мөнгнүүдээ тийг нь Монголд үлдээгээд тэгээд яг дансандаа 0 төгрөгтэй зөвхөн арилжааны дансандаа $500-тойгоор аялал эхлүүлэх гэж байгаа. Окей. Тэмүүлэн авчаад иргээ уулзъя guys. Амын цааныг машин адилхан зогсоол. Хамаг аваа яваа шээсэн. Зам гарааш. Юу баар хаах цагаар сая хэдүүлээ форсенс дэж байгаа шуу гардаг гэж юу. За guys одоо яг явах гэж байна. Одоо нисрүүгээ явж байна. Ямар ч үсэ нөгөө нэг бичлэгүүд дээр харуулсан те буудал тикнийхээ мөнгө хийгээд авцсан гэдгсэн. Одоо 4 цагийн дараа 5 цагийн дараа гэхэд бараг Хонконгд очиж байгаа. Юу яж байгаа. Хоёлаа юуг нь бас үзүүлчихэ. Бэлэн мөнгөгүй бас нөгөө нэг яг ашиглалтаа банкныхаа данснуудыг хосч байгаа. Тэгээ скриншотоор яг одоо энэ чинь хавсгаад оруулчихъя заяа. Хүн тэнцээ орж ирж байгаа орлогын гүйлгээ зөвхөн ганц л компаниас орж ирсэн байх хэвээр. Тэгээ тэрийг бас шүүгээд харуулад явах юм бол илүү тийм бодит юм болоо гэж бодоод байна. Тэгээ одоо тэгвэл яг энэ чинь ингээ харуулсан. Манай эдитер оруулж яриа заяа. Окей. Бид хоёрын чаленж өнөөдрөөс эхэлж байгаа. Тэгээд сая онгоцны буудлын дээр ирээд одоо яг чаленжд ашиглах нөгөө данснууд болон брокерийнхоо стапуудыг хийгээд дуусчлаа. Тэгээ бид хоёр болохоор энэ чаленжийнхаа хугацаанд мотын Pro Dance ашиглахаар болсон байгаа. Тэгээд Pro Dance-нд $500 депозит хийгээд арилжаануудаа хийгээд эхэлсэн. Тэгээд яг энэ $500-аас дээш нэмэлтээр гарсан тэр одоо ашигыг болохоор шууд таталт хийх байдлаар бүх зардалтаа ашиглаа явна гэсэн үг. Тэгэнгүүт данс руу гарах. Тэгвэл энэ болохоор миний голомтын данс харагчна. Бүгднийг 5,000 төгрөг болохоор балансын 5,000 төгрөг дээр барьсан байгаа. Тэгээд одоо яг ихээр энэ дансны хуулгыг бас ил гаргаад авчин. Энэ дансанд лөө зөвхөн мотоос хийсэн таталтын мөнгө орж ирж тэрэн дээр одоо бид хоёр яг зардлаа болгож ашиглах боломжтой байдлаар чаленж цаашаа үргэлжлэнэ гэсэн үг. 600 байснаас алдагдaltaй болоод одоо баланс $572 байна. Сая өмнөх арилжаануудыг ультра дансан дээр хийжсэн. Тэгээд ер нь бол ультра дансан дээр яг маржийн толтлон шахахгүй болохоор тэр ультра дансны ер нь бол хэрэг бол нэг гарахгүй байгаа. Тэгээд аль болох угаасаа энэчнээсээ одоо энэ $500-аас өөртөө санхүүжүүлээд юмдаа хэрэглээд явах болохоор маржин шахах буюу одоо өндөр рисктэй арилжаа хийхгүй бай гэж бодож байгаа. Тийм болохоор арай сприд багтаагаар нь Pro Dance руу MFT-ийн Pro Dance руу шилжүүлэх хийчлээ. Тэгээд дөнгөж сая хийгээд нэг юм $500 депозиттэй одоо нэг баланс юм байгаа да. За тэгээд энэчнээсээ татан авалтаа болохоор Хаан банкны одоо миний хувьд ашигладаг буюу Хаан банкны $744-ний үлдэгдэлтэй болчихлоо. За тэгээ юм байна. Одоо 6 болох чинь 6:45-аас нислэгтэй. Өнөөдөр чинь 3 дахь өдөр Хонконгд очоод ер нь шууд арилжаануудаа хийгээд ер нь онгоцны буудлын дээр буугаад за тэгээд энтрийгээ хараад ер нь бол тэгээ явчихна. Өнөөдөр чинь мэдээ энтер байгаа лөө. Үзээдгээ. Өнөөдөр чинь юу байгаа лээ? CPI тэр. CPI өдөр нэг бол пүн, нэг бол пүн. Өнөөдөр яг гоё явах юм биш тий. Энэ дугаар чи ер нь бол туршилтын байдлаар явж байгаа буюу одоо эхний дугаар туршилтын байдлаар явж байгаа. За тэгээд тийм болохоор бас ойрхон Хонконг руу явъя гэдсэн байгаа. Энэ амжилттай болоо ирэх юм бол дараагийн дугаарууд одоо өөр ер нь бол улсууд руу явъя гэсэн бодолтой байгаад байгаа шүү. Тэгээд $500-ын хүчийг л үзүүлэндээ. $500-тай яваад бүтэн аялаад бүх зардлаа гаргаад буцаад 500 тайгаа ирж болт юм уу гэ. Эсвэл онгоцноос бууж ирж байгаа онгоцны буудлын дээр энэ тэр нэг ямар ч байсан 572 гэдэг чинь ямар ч сан өдөр хоол идээд тэгээ хотел руу таксигаар явах мөнгө бол олцсон байна. Одоо ч маркет онгох 2 минутаар онгоч тий. За энийг харж агаад интернет харуулна гэсэн.